Daydream Awakening. Сайн байцгаана уу? Цанагагийн channel тавтаа морил энэ удаагийнхаа бичлэгээ хинүүст зориулж хийж байгаа. Хинүүсийн ямар хүмүүсийн уншлага байх вэ гэдгийг хэдүүлээ. Үсэг болон тоогоор эхлээд гаргаж ирцгээе. Таны нэр болон овог дотор орсон үсэг хэрвээ гарч ирж байвал за тэгээд дээрэс нь эсвэл таны төрсөн өдөрт орж ирж байгаа төрсөн өдөр он сард байдаг тоо болон таны настай холбоотой тоо гарч ирэх юм бол энэ уншлага бол таны уншлага гэж ойлгоорой. За тэгээд хинүүстэй зориулж уншлагаа хийх гэж байгаагаа эхлээд хэдүүлээ хамт харцгаая. За нэгийн тоотой дээрэс нь Д, Я, Б, О гэсэн үсгнүүд нэрэнд нь орсон хүмүүсийн уншлага байх нэ. За тэгэхээр энэ үсэг болон энэ тоо таны нас болон төрсөн он, сар, жил за тэгээд нэр овогт байдаг бол энэ бол таны уншлага, танд зориулсан уншлага байх нэ. За цаашаа үргэлжлүүлээд хэдүүлээ. Энэ уншлага таны ямар амьдралын тань сэдвийн тухай уншлага байх уу? Ямар сэдвүүд дээр таны амьдралд яг одоогоор хамгийн их анхаарал хандуулахаар хамгийн их сонирхолтой үйл явдалтай за тэгээд таатай болон таагүй аль талаас нь ямар зүйлсээр хэдүүлээ анхаарч уншлагаа хийх вэ? Одоо гаргаж ирцгээе. За тэгэхээр яалтчгүй нийгэм дээрэс нь нийгэм дэх эрэгтэй хүмүүсийн оролцоо яг энэ цэнхэр тулаа маань гараад ирлээ. Тэгээ дээрэс нь нийгмээс ямар нэгэн юм үр ашигтай ажиллах ийм алим гарч ирсэн болохоор яг ийм нийгэмтэй холбоотой айгүй анхаарлыг хандуулж магадгүй нийгэм дотроо эрэгтэй хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа бас эмэгтэй хүмүүс байж болно. За тэгээд дээрэс нь хайр дурлал дээр ерөнхийдөө хацтай одтой шинэ хайр дурлалын харилцаа за эсвэл одооны байгаа харилцаа нь айгүй тийм одтой байгаа тийм сэдвийн талаар за тэгээд дээрэс нь ажил дээр юм шинэ боломж гарч ирэх юм байна. Шинэ үр өгөөж шинэ эсвэл зүйл суралцах за ямар нэг юм шинэ гоё мэдрэмж өгөх зүйл байх нэ. За тэгээд тэрнээс бусдаар ерөнхийдөө эрүүл мэнд болон нөхөрлөлтөй холбоотой уншлага бас хийгдэх юм байна. Гэхдээ илүү нийгэм, хайр болон ажил гэсэн 3 сэдвүүдийн тал дээр ерөнхийдөө өнөөдөр энэ уншлагаа явуулах нэ. За тэгэхээр эхний 4 хөзрийн уншлага маань бэлэн болоод гараад ирлээ. Дөрвөлээ яг тестарата хоорондоо хамааралтай байгаа. Тэгэхээр таны амьдралын бас юм үе шатуудыг харуулахаар 4 төрлийн хөзрүүд гарч ирсэн байна. Бага наснаас ахуулаад тэгээд залуу настаа тэгээд цаашлаад таны яг эцсийн очих зам гэж ойлгож болохоор 4 үе шат гэдээ ойлгочих болно. Дээрэс нь ер нь бас нөгөөтэйгөр танд тохиолдсон зүйлийн нөлөө нь таны амьдралд хэрхэн илэрч хэрхэн магадгүй таны авсан шархан таны амьдрал дараа нь бэлэг болж ирэх талаар таны хайртай хийх туртай ажил болон нийгэмд өөрийгөө хэрэгжүүлэх тэр өөрийн авьяас чадвар нийгэмд өөрийгөө хэрхэн үр ашигтай болон бусдад хэрэгтэйгээр ажил хийх вэ гэдэг талаар яг уншлага маань хариулт маань эхний хөзрүүдээр гарч ирлээ л дээ. Тэгээд та багтаа бол маш юм сайхан сэтгэлтэй дулаахан юм хөөрхөн тоглоал бийж идэг зүрх томтой хүүхэд бол байсан байна. Гэхдээ тэр зүрхний тэр баяр баясал дулаан мэдрэмж инээд хөөр баяслыг ялтчгүй дотроо хадгалж ингэж сайн хамгаалж дотроо нуух шаардлагатай өссөн тийм орчинд өссөн маань яагаад гэвэл таныг яг байгаагаар тань хүлээж авах хайрлах хамгаалах хүмүүс тэр чигтээ яг ертөнц хорвоо нийгэм тийм биш болохоор маш олон аюултай юм нөхцөл байдал аюултай хүмүүс нийгэмд байгаа юм байна гэдгийг таны ерөнхийдөө сүнс тань гэхүүдээ таны дотоод хүүхэд ерөнхийдөө тийм аюулын мэдрэмжийг маш ихээр
мэдэрсэн болохоор өөрийгөө хамгаалаад ерөнхийдөө хамгийн тэм зүрхнийхаа нандан эсгүүдийг далд нуусан байх нэ. Тэгэхээр энэ зүрхнийхаа хамгийн тэр гэгээлэг, хамгийн тэр гинэн, хамгийн тэр хайр дүүрэн те яг л хүүхдийн тэр аз жаргал баясал ямар гоё байдаг билээ, дулаан байдаг үлээ. Тэр зүйл бол таны зүрхэнд ингээ нуугдсан хിവэрэ байж байгаа. Тэр зүйлээ ерөнхийдөө бас яагаад нуусан бэ гэхлээр маш их магадгүй шүүмжлэл ихтэй, эцэг ихтэй өссөн ч юм уу те. Ийм хатуу үг сонсоод тэр хатуу үгэнд ерөнхийдөө эмзэглээд өөрийгөө нэлээд хамгаалахын тулд ингээд тэр зүрхнийхээ сайхан зүйлсийг ингээд нуучсан ч юм уу. Тийм мэдрэмж бас төрлөө. Тэгээ ерөнхийдөө амьдралд хүн болгон ийм сайн хүн байдаг хүн байна те. Амьдрал чи өөрөө сайн та муутай, хар цагаантай. Хүмүүс нь сайхан сэтгэлтэй хүмүүс байна, муухайч те. Хүн алж мэдгээр хүмүүс байд юм байна гэдгийг ерөнхийдөө бас ухамсарлаад одоо яг тэр том болох үйл явцад ерөнхийдөө тийм болсон гэсэн үг л дээ. Тэр үе шатна. Тэр үед илүү таны бас ухаанч хурц болж за дээрэс нь үгээр өөрийгөө хамгаалж сурч те бусад хүмүүсийн үгэнд ч одоо өртөж автагдаж дайралтанд нь өртөгдөх нь илүү багассан гэсэн үг. За тэгээд дараачийн 3 дахь үе шат маань болохоор илүү им дотгошоогоо өөрлөгөө өнгөж эхэлсэн, өөртөө цагийг өнгөрүүлж эхэлсэн. Бусдаас ерөнхийдөө өөрийгөө агууд орцсон мэд тусгаарлаад те өөртөө цагийг өнгөрүүлээд илүү тийм философч магадгүй болоод за тэгээд ер нь одоо энэс өмнөх үе шатанда илүү нийгэмдээ оролцоотой, нийгэмдээ идэвхтэй те ажил төрөл гээд явж исэн бол дараачийн үе шат дээр болохоор илүү ингэж нийгмээс тусгаарлагдаад өөрийгөө агууд байршуулж тэр агууд байх хугацаатаа нэлээд өөртөө ажиллахаас гадна бас ертөнцийн утга учир, амьдралын утга учир тэ өөрийнхөө үндсэн гэх мэт зүйлсүүдийг хайх тэр ерөнхийдөө сүнслэг замын одоо эрэлт гарсан ухаарлыг хайсан тэ хариултуудыг хайсан тийм цаг үе шат байсан байна. Магадгүй одоо ч болж байгаа байж магадгүй эсвэл та одоо энэ 2 дахь үе шат дээрээ байвал 3 дахь үе шат руугаа орох гэж байгаа байж магадгүй. Энэ хоёрын аль нэгнийхэн дундуур байгаах гэж бодогдож байна. Зарим хүмүүсийн хувьд бол 2 дахь дээрээ, зарим хүмүүсийн хувьд бол 3 дахь дээрээ байгаахаа. За тэгээд таны энэ бүх зүйлийн эцэс төгсгөлдөө өөрийгөө олсон тэр ухаарах хэрэгтэй зүйлсүүдээ ухаарад эдгэрэх хэрэгтэй шархуудаа эдгээгээд за тэгээд энийг цагийг өнгөрүүлснийхаа дараа ямар одоо дүнэлтэнд эцсийн дүнэлт гэх юм уу та эцсийн өөрийнхөө олох тэр үе шатн бол би бол ингээд амьдралаа өөрөө бүтээж байгаа. Өдөр бүр би амьдралаар реалитига энэ өдөр ямар өнгөрөхийг миний сэтгэл санаа, миний оюун бодол, миний бие эрүүл мэнд, миний бусад хүмүүстэй харилцаа, гэр бүл, за тэгээ хайр дурлал, нөхөрлөл гэд бүх таны амьдралын бүхий л зүйлсийг би өөрөө бүтээж байгаа нь надаас хамаарж байгаа юм байна гэдгийг одоо ухаарсан тийм бүтээгчийн үе шат гэсэн үг л та. Тэгэхээр бид нар амьдралдаа хүн бүр бүтээгч байдаг. Гэхдээ бүтээгч гэдгээ бас ухаарах тэр мөч илүү юм нандин өвөрмөцтэй хүн болгоны дотоод өөртөнд мэдэрддэг хинт ч өөр үгээр тайлбарлах боломжгүй тийм онцгой өөр үйл явц болдог байх. Тэгэхээр таны яг 4 дахь одоо амьдралын үе шат маань бол яг тэрийг ойлгосон, тэрийг хэрэгжүүлж чаддаг өөрийнхөө амьдралаа өөрөө бүтээгээд өөрийнхөө амьдралдаа өөрөө хариуцлагыг үүрч чаддаг буюу сайхан зүйлийг бүтээмээр байвал сайхан зүйлийг бүтээж чаддаг. За тэгээд бүр илүү гоё ухаарад, бүр илүү ингэж одоо цаашаа хөгжмөр байвал танд тэр цаашаа хөгжих ухаарах зүйлийг одоо өгөх тэр ертөнцийн хичээл мэт шалгалт мэт тийм даваанууд ирж чаддаг тэр бүгдийг өөрөө бас ямар цаг хугацаанд ямар одоо хэмжээгээр нь авах вэ гэдгээ бас бүтээж чаддаг байх гэсэн. За тиймэртэж архетипийн хүзрүүдээс маань айгу гоё юм сонирхолтой хүзрүүд гарч ирлээ. Тэгээд дараачийн асуулт нь болохоор
та энэ амьдралд, энэ нийгэмд ямар үүрэг, ямар дүрийг бүтээж те хүмүүст ямар одоо үйлийг хийж өөрийнхөө сүнсний зорилго, сүнсний үйл болон өөрийнхөө авьяас чадварыг гаргах вэ гэдэг асуултаар хэвтэлээ хөзрөө гаргаж ирцгээе. За тэгэхээр таны нийгэмд бүтээх чадвартай дүр маань болохоор маш их юм олон талын авьяас бэлэг болон чадвартай байх нэ. Тэгээ дээрээс нь нөхцөл байдал, амьдрал те хэр цагаан бүх зүйл хэр одоо сайн муу гэх мэт юм замбраагүй байгаагаас хамаарат ерөнхийд таны гаргаж ирэх тэр чадвар тань өөр байдаг юм байна. Хоёр хуваагдсан гэж хэлж болно. За тэгэхээр ялцчгүй амьдралын шуурганд ерөнхийдөө нэлээд өөрийгөө амьд гарч давж одоо амьдарч чаддаг нэг юм байна. За хэдүүлээ эхлээд амьдрал юм бэрхшээлтэй хүнд хэцүү те нийгэм ингээд замбраагүй ерөн цаг үе жоохон харанхуй байхад та ямар үйл хийж чаддаг вэ гэдэг талаар ярьцгаая л да эхлээд. Хамгийн эхлээд голын энэ riddle буюу онцгой гэдэг хүзэр хамгийн одоо хүчтэй анхаарлыг татаж байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө юм онцгойны зангилааг тайлж чаддгаас гадна бусад хүмүүст бас юм онцгойг төрүүлж чаддаг буюу за энгийнээр хэлэх юм бол жоохон бусад хүмүүсийг толгойг нь эргүүлж чаддаг гэдэг чадвар нь тэр нь болохоор ерөнхийдөө маш юм стратегийн чадвар гэх юм уу? Ялангуяа улс төр за тэгээд ерөнхийдөө юм корпорац том байгууллагт ажиллахад ч юм уу те ямар нэгэн бизнес эрхлэхэд ч юм уу ерөнхийдөө айгүй юм юмыг өөрийнхөө санснаар эргүүлж ингэж одоо холж хутгаж өөрийнхөө яг нөгөө хүндээ өгмөр байгаа үзэл санаа бодол те сэтгэлийг нь төрүүлж чаддаг ч юм уу те нөгөө хүнээ өөрийнхоороо хүсснээр ямар нэгэн байдлаар шийдвэр гаргуулах ч юм уу, үйлдэл хийлгэх ч юм уу, тийм одоо бараг л эд шидтэй тийм элбчин гэх юм уу да тийм төрлийн чадвар байх нэ мэдээж энэ нь бол ингээд яг энгийн амьдрал дээр яригдахад зүгээр юм үг яриагаараа айгу мундаг хүмүүсийг уяраа чаддаг эсвэл одоо хэрэгтэй юмын дутагдж байгаа зүйлийг өгч чаддаг хэрэгтэй тэр одоо хандлага үйл хэргийг ингээд бүтээж чаддаг ч юм уу. Ерөнхийдөө айгүй юм хүмүүсийн учрыг олдог гэсэн үг. Ямар ч хүнтэй магадгүй учрыг нь олцдог хүнд хэцүү үед ерөнхийдөө ингээд хүмүүсийг хооронд нь буюу өөрийнхөө хүснээр тэр хүссэн үр дүнгээ авах чадвартай гэсэн үг. За тэгээд шаман буюу бөө хүзэр маань гарч ирсэн. Энэ нь мэдээж одоо юм хар талын ер нь бол хар талын бас юм шидтэй. Энэ нь бол заавалчгүй муу одоо тийм муу зүйл хийдэг хүн гэсэн үг бол ерөөсөө биш шүү. Ямар тач одоо муу юм болохоос өмнө мэдэж чаддаг мэдэрдэг. За тэгээд оролцох хэрэггүй асуудал ч юм уу уулзах хэрэггүй хүн гэх мэт иймэрхүү зүүн совингийн тал дээр мэдрэмжүүдтэй байдаг. За тэгээд бас өөрийнх нь ингэж сансан зүйлсүүд нь ерөнхийдөө биелдэг хэрвээ унтахаас өмнө ингээд ямар нэгэн хүсэлт тавиад унтдаг бол зүүдэндээ тэр хариултаа авч чаддаг ч юм уу гих мэтийн чадвартай байх нэ. За тэгээд ийм галын дүл гэдэг хүзэр маань доошо харж гарч ирсэн. Тэгэхээр энэ бол харанхууд гэрэлтэх галын дүлийг асааж чаддаг хүн гэдэг ойлголт байж болно. Дээрээс нь бас юм дуусгах хэрэгтэй зүйлийг дуусгах хэмжээний одоо тэр ер нь бол гал ямар чанартай юм бэ гэхлээр илүү тийм бүтээх гэхээсээ илүү одоо ус бол бүтээх чанарын одоо элемент бол гал бол илүү сүйтгэгч талын элемент. Тэгэхээр бас жижигхэн
зүйл та хийхэд л тэр ямар нэгэн асуудлыг дуусгах хэмжээний те ямар нэгэн ажлыг сүйтгэх хэмжээний ч юм уу. Энэ бол бас нэг төрлийн маш том чадвар. Дургу бол ингээд ерөнхийдөө нэлийн тэр дургу байгаа зүйлийг сүнөх хэмжээний чадвартай гэсэн үг. Бүснүүлэх, сүнөх, сүйтгэх. За тэгээд хэдүүлээ одоо цаг үе нийгэм сайн сайхан илүү гэгээлэг байхад ямар чадруудтай байдаг талаар одоо ярьцгаая л да. Мэдээж бол маш сайн юм хань их нэртэй нөхөртөө маш сайн хань байдаг. Буюу энэ нь бол зөвхөн одоо хайр дурлал ханийн тал дээр гэхээс илүү ер нь юм амьдралыг хайрлаж чаддаг те. Бүх юмыг хайрлаж чаддаг. Танихгүй гудамжаар явж байгаа хүнийг ч ингээд хайрлаж инээмсэглэж чадхаар одоо хайрын мэдрэмж айгүй өндөртөө. Тэгээд мэдээж дээрээс өөрийнхөө хайр дурлалын хувийн харилцаан дээр ч гэсэн айгүй юм авьяастай, аттай, оттоо тий. За энэ хантайгаа учирч чаддаг. Энэ бол бас нэг төрлийн бараг юм авьяас өгөгдөл гэж бас хэлж болно. Зарим хүмүүст бол яг хүн болгонд яг юм сайхан хантай учрах тэнгэр бас заяадаггүй байх. За тэгээд бусад хүмүүст юм шагнал одон тий бусад хүмүүст юм урмын үг урамшуулал өгдөг тийм одоо бэлэгт сайн шагналыг нь гардуулагч тийм хүн байж чаддаг байхны энэ нь магадгүй та нийгэмдээ ямар нэгэн хүнийг ингээд од болоогүй байхад ч юм уу эсвэл чадвар нь илрээгүй байхад тэр чадварыг нь хараад үнэлээд чи чинь ийм юмыг хийвэл айгүй авьяастай байхаар хөөхт байшдаг гэж одоо харж чаддаг бас авьяастай гэсэн ерөнхийдөө хүнийг айгүй сайн таньж чаддаг те хүмүүсийн авьяас чадвар бэлгийг ерөнхийдөө ингээд за чи энийг хийвэл айгүй амжилттай байх юм биш тэгээд дэмжиж чаддаг, урамшуулж чаддаг, чиглүүлж чаддаг ерөнхийдөө илүү тийм одоо коуч, ментор гэх цаашаа ерөнхийдөө нэг юм удирдагч маягийн те багш маягийн урамшуулал шагнал өгдөг тийм дарга маягийн бас өгөгдөлтөй байна. Маш өглөгч бас чадвар гэсэн үг. Яг үн цэнийг хүнээс харж чадаад тэр үн цэнийг нь үнэлж чаддаг өглөгч хүн. Тийм чадвартай гэсэн үг. За тэгээд нектар хүзэр буюу одоо ямар нэгэн амьд зүйлийн яг гол сүнс, гол үр шим, гол тэр үр гэсэн үг лээ. Тэгэхээр ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэхэд магадгүй та яг хамгийн тэр ихэнд тавигдах хэвээр жижигхэн үрийг нь суулгаж чаддаг тий. За тэгээд маш юм чухал ажил явагдаж байхад гол одоо тэр зүрхэн байдаг. Гол одоо тэр ажлын гол тэр үйл ажиллагааны корпорацийн ч юм уу эсвэл одоо хэсэг бүлэг хүмүүсийн яг юм гол шүүсэн буюу таньгүйгээр тэр ажил нурах хэмжээний эсвэл та байгаагүй бол таны санаа байгаагүй бол тэр ажил эхлэхгүй байх хэмжээний айгуу юм гол цөмөн гэсэн үг л дээ. Ерөнхийдөө одоо тийм ямар нэгэн эсийн гол цөмөн гэсэн үг. Яг тэр энерги авдаг гол цөм те энерги ингээд тэтгээд өргөжлүүлээд аваад явах болон тэр зүйлийг эхлүүлэхэд байх хэрэгтэй гол энергийн цөм гэж ойлгож болно. Амьдралын их ундраг. За тэгээд өнөөдрийн уншлагаа хэдүүлээ ингээд дуусгацгаая. Бичлэгээ үзсэн баярлалаа. Танд сонирхолтой байсан гэж найдаж байна. За тэгээд дараачихаа бичлэгээр уулзцгаая. Баяр таа.